За манайха бас нэгэн яаралтай мэдээлэл байна. Энэ сүүлийн үед энэ заллингийнхны иргэдийг зайлж байгаа арга хэлбэрээ богино хугацаанд өөрчилж байгаа энэ байдлаар үнэхээр хэрэгсэгдэж байна. За тухайлбал яаж ийм ихээр томоохон сүлжээ дэлгүүрүүд болон сүлжээ хоолны газруудын нэрийг ашиглаад иргэдийг заллаад байна. За тухайлбал одоо KFC сүлжээ хоолны газрын нэрийг ашиглаад манайх 60% хямдралтай одоо энэ хоол бүтээгдэхүүнээ таавхан худалдан борлуулнаа. Та тухайн линкэн дээр дарж орно гэж байна. За тухайн линкэн дээр сайт руу дарж орохоор яаж ийм ихээр яг л нөгөө KFC-гийн бидний нөгөө онлайнаар захиалдаг яг адилхан дуурайлах гэж гисэн. За тэгээ иргэд маань хоол бараа бүтээгдэхүүнээ захиалаад за төлбөр хийх. Төлбөрийн ихтэй мөнгөд адилхан банкныхаа мэдээллийг олж. За тэгээ улмаар яаж ийм ихээр нөгөө залгичдгүүд банкны мэдээллийг нь өөрсдөө аваад өөр төхөөрөмжөөр тухайн хүний банкны аппликейшнийг нэвтэрч ороод ансанд нь байгаа мөнгийг нь шилжүүлж авах. За улмаар цалингийн зээл, тэтгэврийн зээлийг нь өндөр хэмжээгээр авах. Ийм залгууд маш их хэмжиж байна. За өчигдрийн хувьд гэхэд 3 иргэн 8 сая төгрөгийн хөрөлтөд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэлээр хандсан байж байна. Тэгэхээр иргэд таавхан цахим орчинд явж байгаа юм баталгаагүй линкэн дээр битгий дарж ороорой. За дараад ингээд орчихлоо гэж бодоход банкныхаа хувийн мэдээллийг хизээч өгч болохгүй. Зам нь нөгөө төгөр залгигч этгэлүүдийн нөгөө үйлдлийн арга болон танаас урьдчилгаа төлбөр. Тэгэхээр та бүхэн банкны хувийн мэдээлэлээ хизээч өгч болохгүй байна. Урьдчилгаа төлбөрийг хизээч хэрэгжүүлж болохгүй байна. Энэ хоёр зарчмыг баримтчих юм бол бас нэвтрүүлгийн гэмтрээс өөрийгөө өрсөн сэргийж чадах нэ гэдэг зүйлч. Дүүрэн жаргалтай төвшин амгалан сар шиндээ сайхан шинлээрэ.